Сангийн сайдаас асуултаа нэг л хэлээз. Та бол одоо үр буурлаа гэж маш их мэдээллийг хийж байгаа. Нэг бондыг нөгөө бондоор л авч үрийг төлөөд байгааг одоо үр төлж гин гэж хэлээд байгаад нь одоо хэр үндсэлтэй юм бэ? Энэ дэр нэг тайлбар өгөөч та. Улсын үр засгийн газрын үр гэдэг байгаа. Би нэг фэйсбүүк дээр нэг ялгааг нь тайлбарсан. Хэрвээ зав гарвал үзчихвэл иймэрхүү асуулт гарахгүй хаа гэж бодож байгаа. Монгол улсын үр яг өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум Америк доллар. Энэ улсын үр дотор бол Монгол улсаас хизээ нэгэн цагт эргээ гарах гэм төлбөрүүдийг бид нар бичдэг. Ингээ 29.7 тэрбум доллароос 18.2 тэрбум доллар нь аж ахуйн нэгж компаниуд авсан үр зээл. Тухайлбал оюу толгой, Саудко Бисенц, за хөгжлийн банк, Монголын алт, Шангрила, Улаанбаатар, Алтан хөдөр, Мят, Ачид, Ихт гэх мэт ийм аж ахуйн нэгжүүдийн гадаадаас авсан зээл байна. Үүний 50% буюу 9 орчим тэрбум доллар нь оюу толгой. Энэ нөгөө Монголын 34, гадаадын 66% гэлгүүгээр бүгдээрээ Монгол улсын үр дээр бичиг. 2.2 нь арилжааны банкуудын авсан зээл байгаа. За Монгол банкн дээр бас 2 гаруй тэрбум доллар байгаа. Үлдсэн засгийн газрын үр 7. Үүнээс 2.9 нь бол нөгөө гоё нэртэй бондууд байгаа. За засгийн газар бол 19 оны одоо 8 сар шиг санагч чинь тэр хугацаанд бол нийтдээ 7.4 их найт төгрөгийг үр төлсөн. Үндсэн үр болон хүү төлсөн. 7.4 их найт төгрөг. Ийм хэмжээний мөнгө төлсөн чинь би одоо үр төллөө гэдгийг хэлэхгүй байхад худлаа хэлсэн биш. Тэр нөгөө санхүүгийн баримтаараа орчдөг, аудитлэгчдэг, зээлж зэрэг тогтоодог компаниуд үзчихдэг, Дэлхийн банк, валютын сан үзчихдэг. Ийм тоо учраас өнөө маргааш баригдах юмар хоёрын хооронд ярих юм шаардлага бол байхгүй гэдгийг хэлье. За ер нь сангийн сайд болсноос хойш энэ 7.4 их найт төгрөгийн үр зээл төлсөн одоо байгаа бүх санхүүжилтийг нэгт төгрөгийн бонд арилжааны банкаас нэгт төгрөгийн зээл авахгүйгээр санхүүжүүлээд явж байгаа болж байгаа. Хэрвээ ингээд үнэхээр үрд дарсан бол ягаад гадаад үрийн тоо буурдаггүй. Тэгээд одоо бондыг бондоор гаргаж одоо дараагийн бондыг босгож төлж байгааг өөрөө одоо үр дарсан гэж хэлж болох уу? Нэгдүгürt би сангийн сайд болоод нэгт төгрөгийн бонд гаргаагүй гэж бид нар маш тодорхой ойлгомжтой хэлсэн шүү дээ. Тэгэхээр надад бонд гаргаад бондоор үр дарсан гэдэг үг бол надад хариалагдахгүй. Чингис бондыг хуралдаа бонд болгож би сангийн сайд болсноос хойш нэгт төгрөгийн бонд гаргаагүй, нэгт долларын бонд гаргаагүй, нэгт төгрөгийн зээлийг арилжааны банкудаас аваагүй. Одоо хэд хэлэх юм бэ? Та өнгөрсөн төсвийн алдагдлаа юугаар нөхсөн? Өнгөрсөн 19 оны төсвийн алдагдлаа 2018 онд Монгол улсын төсөв ашигтай гарсан. 19 оны төсвийн 19 он дуусаагүй.